Шинэ дамар байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ 3 дугаар сараа хэрхэн төлөвлөсөн талаараа хуваалцъя гэж бодлоо. 2 дугаар сар маань нөгөө 28 хоногтой бейснийг мартчихсан. Тэгээд 29 30 31 ямар ч хэсэн 3 хоног байгаа юм чинь гээд алгуурлаад яваад исэн чи өчигдөр гинт 3 сарын 1 болчдгийг. Миний яг нэг дутагдал болохоор би сарынхаа ихэнд юмаа мундаг төлөвлөөд эхний хэсэгтээ маш сахилга баттай эхэлдэг хэрнээ 20-оос эхлээд ч юм уу сарынхаа яг сүүл хэсэг рүү ингээд дэвтэрээс бүр сөхөж чарахгүй хайчдаг. Ялангуяа ингээд ажил авцсан ч юм уу завгүй яг нэг зүйлийг хийж дуусгах шаардлагатай үед бол зөвхөн яг тэр зүйлдээ анхаарлаа өгөөд бусад юмнуудаа ингээд хайчдаг. Тэгээд уул нь бол тэр зангаа засаад бүх юмыг ийм гоё баланстай тэнцвэртэй хийж сурахын тулд би төлөвлөгч дэвтрийг илүү ашигладаг. Тэгээ 2 сарын сүүлээр ч гэсэн яг ижлэхэн алдаа гаргасан учраас 28 хоногтой гэдгийг мартаад явчихсан гэсэн үг. Тэгэхээр 3 сардаа мэдээж дахиад л энэ алдаагаа давтахгүй тулд хичээх болно. За тэгээ 3 дугаар сараа хэрхэн төлөвлөсөн талаараа одоо хуваалцъя. За миний хувьд эгүүлэгээс гаргадаг цэгтэй дэвтрийг дандаа ашигладаг. Хууц нь арагшаага нэвтэрдгүү, дэлгэж ажиллахад маш эвтэйхэн бүрэн дэлгэгддэг учраас гоё санагддаг. За би болохоор бүүж өгтлөөд яг 2 жил болж байна. Тэгээд жилдээ бол нэг 2 дэвтэр яг хэрэгэлдэг. Хагас жилд нь 1 дэвтэр таардаг гэсэн үг. За сүүлд бол санхүүгийн дэвтрээ салгах ёстой юм байна гэж ойлгоод бус нь 1 дэвтэр гаргасан. За энэ жилээс болохоор өдөр болгоныхоо ажлыг төлөвлөж явахгүй бол хитрхи ингээ холилдоо замбраагүйс учраас А6-гийн хэмжээтэй энэ дэвтрийг нь бол авч ашиглаж байгаа. За 3 дугаар сараа хийхдээ надаа нэг юм хуучин Японд байхдаа авсан 100 йений дэлгүүрээс авсан юм сакуратай захианы цаас нэлээд удаж байгаа юм. Тэгээ энийгээ уурж тастаад энэ тэнд нь наагаад арай нэг юм жоох эмхтээлэг харагдахаар саруудаа төлөвлөж байгаа. Тэгээ энэ 3 дугаар сар жоохон хөгжимтэй холбоотой ажлууд их байгаа учраас зориуд нэг ийм нотны хэлбэр дүрс тэмдэгтүүд оруулсан байдлаар нүүрээ хий гэж бодсон. Тэгээд сарынхаа нэрийг бол монгол нэрээр нь бичих дуртай, хамаагүй үзэсгэлэнтэй харагддаг 3 дугаар сар мар гэдэг ингээд сонжруулаад ч юм уу тоо оруулж бичих нь бол нэг тийм гоё харагддаг. Англиар бичгээр леттеринг ч юм уу ер нь гоё харагддаг л да. Гэхдээ үгүй тэгээ монгол хүү юм чин заавал англиар бичих ямар хэрэг байна гэж бодоод монголоороо ер нь илүү юмнуудаа бичих дуртай. Тэгээд нэг дутууч юм шиг санагдаад нэмээд ахаар сүултээ ингээд арцаагаад бүр юм жоохон заваан харагдах тал байдаг. Гэхдээ одоо яах вэ? Тухайн үеийнхаа сэтгэл хөдлөлөөр хийж байгаа учраас буцаага заавал тэр хуудасаа ураат ч юм уу тэгээд ах шаардлагагүй гэж боддог. 3 дугаар сарынхаа гол яг төлөвлөсөн ажлуудыг нүүрнийхээ хажуудалд бичиж өгөх дуртай. Эргээд харахад яг тэр ажлуудаа 3 дугаар сарда багтаагаад хийцэн байх юм бол ерөнхийдөө амжилттай дайггүй сайхан өнгөрөөчжээ гэж өөрийгөө бас үнэлдэг. За зөвхөн ажлаас гадна бас хувь хүнийхээ төлөвшөлтэй холбоотой ч юм уу яг хувь хүн дээрээ хандсан зорилгоудаа бас доор нь бичдэг. За бүүжээ хөтэлдэг миний хамгийн дуртай нүүр гэх юм уу хамгийн одоо миний гол хэрэгэлдэг хуудас маань бол зуршлын хүснэгтийн хэсэг байгаа. Одоо өөрөөр хэлбэл өдөр болгон хийх ёстой зүйлээ тэмдэглэдэг одоо нүүр гэсэн үг. Тэгээ 2 жилийн хугацаанд яг аль нь өөрт тохиромжтой байна гэд харахад бол ийм 3 хэсэгт хувааж авч үзэх нь зүгээр санагдсан. Тэгээ эхнийх нь бол time block гэж нэрлэдэг. Юу ч тохиолдож ямар ч ажил гинэт гарсан бай заавал эдгээр зүйлсэд хугацаа зарцуулж тухайн өдөртөө хийнэ гэсэн зүйлс байгаа. Яг 4 гол зүйлээ бол энд оруулдаг. За тэгээд заримдаа гэдэг хэсэг нь бол хаяа нэг хийдэг. Тэгтээ тухайн сартаа бол заавал хийх хэрэгтэй байдаг зүйлүүдээ бичиж тэмдэглэсэн. Жишээ нь цэцэг услах гэхэд л одоо ажилтаа үед бол би хизээ усласнаа мартчихдаг. Тэгээ нэг мэтгэл нөгөө цэцэг нь хатаад хүчдэг ч юм уу. Эсвэл бол хитрхи хоорондох зайн ойртой цэцэг маань ингээд хүчээд эхэлдэг ч юм уу те. Ерөнхийдөө тэмдэглэчих юм бол за би чинь 7 хоногийн өмнө усласан юм чинь өнөөдөр услах цаг болчихжээ гэд мэддэг гэсэн. Тэгээ 3 дахь хэсэг нь бол өдөр болгон тогтмол хийх ёстой гэж бодож байгаа зүйлүүд одоо жоохон хөдөлгөөн ч юм уу те шүдэ авах нүрээ арчлах гэх мэт мэдээж би өглөө босоод усаа авах ч юм уу те усныхаа араас кофегоо авах бол хизээч мартахгүй миний хувьд одоо яг бүр ингээд тогтсон одоо зуршил болчихсон. Тийм учраас тийм зүйлүүдээ бол би оруулж өгдөг. Тэгээ яалч орой болтол ингээд компьютер дээр сууж ажиллах үед ч юм уу шүдэ угаахаа бол мартчихдаг. Тэгэхээр би одоо шүдэ угаах ч юм уу нүрээ арчлах гэдгээ заавал энэ хүснэгттэй оруулж өгдөг. Богинохон үснэгтэй бол ерөөхдөө гараараа зурчин. За тэгээд ийм урт
яг хугацаа шаардах юмнууд бол шугамар явцсан арай хурдан байдаг. Тэгээ дараагийн нүүрэнд нь болохоор би өөрийнхөө ажилуулдаг яг YouTube хуудасныхаа оруулах бичлэгүүдийн төлөвлөгөөг гаргадаг. Альва яг сувгийг хөтлөхдөө тогтмол хөтлөх ёстой байна гэдгийг бол маш сайн ойлгож авсан. Тэгэхээр нэг хэсэг бөөн бичлэг оруулаад ч юм уу тэгээ нэг хэсэг алга болж ирснээс яг тогтмол хугацаанд бичлэг оруулах нь үр дүнтэй байсан учраас надад бол яг энэ нүүр маш их хэрэгтэй байдаг. Энийг харж яг өөрийгөө удирдах, бичлэгүүдээ бэлдэж төлөвлөж явдаг байгаа. Одоо энэ өөрийнхөө хуудсанд ч гэсэн яг ийм нүүр гаргаж өгсөн. Гэхдээ энэ дээр бол одоохондоо тийм тэгээ яг энэ хөгжмийнхөө хуудас шиг бас одоохондоо хөгжүүлж чадаагүй байгаа учраас явандаа илүү гоё баялаг болох байхаа гэж бодож байна. За тэгээд бичлэгийг нь хэлжсэн санхүүгийн дэвтэр би тусдаа гаргасан. Эннийхээ ч гэсэн 3 дугаар сарын хүснэгтийг хийгээ бэлтждэг. Ерөнхийдөө огноо, орлого, зарлага, тэгээд тайлбар, төрөл, тэгээд хамгийн арталт нь болохоор үнэхээр энэ одоо зарлага хэрэгтэй байсан юм уу, хэрэггүй байсан юм уу гэдгийг тэмдэглэдэг. Тэмдэглгээтэй ерөнхийдөө нэг иймэрхүү амархан бүтцтэй байгаар хийдэг. Дараа нь төрлөөсөө шүүгээд хүнс байсан юм уу, байр байсан юм уу, машин байсан юм уу, айлд авч орсон юм уу гэдгээ шүүгээд ерөнхий нийт одоо нөгөө зардал, орлогоо тэнцвүүлээд харж чад надад амар байдаг. За тэгээ өдөр тутмын ажил тэмдэглэх дэвтэр дээр болохоор яг өдрүүдэд бичих хэсгүүдээ ингээд будгаар жоохон тодруулчих. Инхээр надад харахад илүү урамтай байдаг. Тэгээ энийгээ бол өглөөдөө босоод яг тэр өдөр хийх ажлуудаа төлөвлөж бичээд тэгээд орой унтахынхаа өмнө хийсэн ажлуудаа тэмдэглээд хийгээгүй ажлуудаа дараагийнхаа өдөр рүү шилжүүлж тэмдэглэх гэх мэтээр хөтэлдэг. За сүүлд нь бас нэг ийм тэмдэглэлийн дэвтэр байна. Би сүүлийн маш олон жил ер нь бол компьютер дээр дандаа өдрийнхөө тэмдэглэлүүдийг хөтэлж ирсэн. Тэгээ гараараа бичихгүй бол ер нь болтгүй юм байна гэдгийг ойлгоод одоо ядаж нэг нүүрч гэсэн тэмдэглэлээ өдөртөө заавал биччихье гэж өөртөө зорилго тавьсан. Тэгээд зэгтэй дэвтэр хэрэглээ сурчхаар яг юм тууш ч юм уу дөрвөлжин юм шугамтай дэвтэр ерөөсөө хэрэглэх юм хүсэлгүй болсон. Надаа маш их юм хадгалсан дэвтэр байсан болохоор заримыг нь дүүнэртээ явуулаад тэгээ ганц хоёр арай гайвгүйг нь дээр доор нь ингээд усан модгаар ч юм уу будаад жоохон өнгө оруулаад хэрэглэхэд одоо урамтай болгоод гэх юм а те ингээд ашиглаж байгаа. За тэгээ дэвтрүүдээ 3 дугаар сардаа зориулаад яг хэрэглэх хэсгүүдээ бэлдээ тавьчихлаа. За бичлэгтэй маань хамт яаж энэ хүртэл дуустал нууцсанд баярлалаа. Бас миний сувгийг дэмжиж subscribe гэсэн төвчөн дээр дараарай. Баярлалаа баяртай.